Хэдэн жилийн өмнө ер нь бол хэдэн жилийн өмнө Америкт эмчээрээ ажиллахын тулд одоо Америкаас өөр орнд эмчийн мэргэжлийг төгссөн хүмүүс заавал step 1 2 3 гэсэн шалгалтыг өгөөд тэгээ заавал энд резидентийн програмд орж резидентийн програмд дуусгаж ээж энд ажиллах хэрэгтэй болдог байсан. Тэгсэн чинь одоо энэ Америкийн өмнөх мужуудаар жоохон эмчийн дутагдaltaй. Тэгээ тэр мужууд хуулиа өөрчлөөд Теннесси 2 3 жилийн өмнөөс өөрчлөөд ийм хууль гаргасан. Тэр нь юу вэ гэхээр гадаадад ангаах төгсөөд резидентээ хийгээд ажиллаж байгаа эмч нарыг тань тулд тэгээд энэ Teaching Institute буюу одоо нөгөө резидент програмтай тим эмнэлэгт нэг жил 2 жил ч юм уу нэг багштай тэгээд тулд дадлага маягаар ингэж ажиллаад тэгээд нэг 2 жил ажиллаад тэгээд нөгөө бие дааж эмчлэх эрхийг өгдөг тиймэрхүү шинэ хуулиуд гарч байгаа. Тэгээд тэр нь ямар давуу талтай вэ гэхээр энд заавал резидент сурах ёсгүй, сургалбахгүй. Яг хөө резидент өөр оронд ч гэсэн резидент хийсэн байх хэвээр. Тэгээд тэрийг нь тэр бичиг баримтаа үзүүлээд энэ step 1 2 3 гэдэг шалгалтыг нөгөөд тэгээд энд тийм хамгийн гол нь хост байгууллага олох хэрэгтэй гэсэн үг. Тэгээд тэр байгууллагынх нь нэг эмчтэй жоохон төр зургийн гэрээ маягийн байгуулаад 1 жил 2 жил тэгээд тэр 2 жилдээ энэ Америкийн одоо ангаахын систем дотроо ажиллаж сурсны дараа энд эмчлэх эрхийг өгдөг. Нэг тиймэрхүү шинэ хуулиуд гарч байгаа. Тэгээд тэр мэдээллийг бас хүргэе гэж батсан. Яа гэх юм бол Монголд резидентээ хийгээ олон жил ажиллаж байгаа эмч нар наашаага энд ирж ажиллах сонирхолтой байх юм бол бас ийм шинэ арга үүсэж байгаа юм байна гэдгийг